За одоо ингээ орой бичлэг хийчихэр нэг нөө сархад зоогдсон бичлэг хийж ингээд зарим нөхдүүд нь баярлцгууд зөөлөг гэж тэр хүмүүст хандж хэлэхэд битээ баярлаа. Одоо болсоо гэж хэлээ. За тэгээ өнөөдөр найз нөхдүүд утсаар болон сошиал ертөнцид найз нөхдтэй нэлээд эрэлттэй байх шиг байна. За тэгээд зарим асууж амжаагүй асуух гэж байгаа хүмүүст нь зориулаад за Эрдэнтийн найз нь Эрдэнтийн баяр хөөн Эрдэнтийн гудамжинд Эрдэнтийн хамтлагийн дууг сонсоод ингээд сууж байна. За сүүлийн 2 жил гарan ажил хөдөлмөр эрхлээгүй чинь тэгээд бодлоо л доо. Яг юу болчих вэ яав гэгээд тэгээд ер нь ямарваа нэгэн зүйлийг зорж яваа. За тэр зорж яваа зүйл нь эх орны төлөө, нийтийн эрх ашигын төлөө, шинэ Эрдэнэт хотын төлөө байх юм бол за ер нь базаад гэх юм бол нийтийн төлөө зорж явж байгаа хүнд бодох хугацаа цаанаас амьдралаас олгодог юм шиг байна. Тэгээд миний бодох хугацаа одоо ингээд үргэлжлээ явж байгаа. Он гараад бодох хугацаа дуусна. За он гараад хөдөлмөрлөх хугацаа эхэлнэ. За тэгээд зөндөө удаан хугацаанд санааг нь зовоож хэсэг хугацаанд байхгүй одоо хамгийн хол газар хамгийн ойрхон хажуудчин байсан мөртлөө санааг чинь зовоосон дуушлаарай. Бодохын хувьд нэлээд бодсон явжсэн зам маань бол угаасаа буруу биш. Зүгээр зорж тийм зүйлийг зорж явж байгаад нийтийн эрх ашигыг хамгаалахын төлөө зорилгоо тавиад явж байгаад энэ зэргийн саад бэрхшээл бол гарч ирдэг нь ойлгомжтой байна. Олон хүмүүстэй танилцлаа. Миний найз нөхдийн хүрээллийг бүх төвшөнд тэлж өгж байгаа, намайг бүтээж өгж байгаа та нөхөдөө баярлалаа. Түүний толгойлогч Дибилд бас баярлалаа гэж хэлээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд намайг их олон зүйл үзүүлж, их олон газар ажиллуулж, дадлага туршлагатай болж, хөдөлмөрлүүлж, тэр чинээгээр олон хүмүүстэй танилцуулж, олон салбарыг мэддэг болгож өгдөг бас баярлалаа гэж хэлээ. За одоо тэгээд жоохон ажиллая да тий, жоохон юм бодсон юм чинь нэг хэсэг ажиллая. Тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд надтай холбоотой энэ Орхон аймгийн Монгол Ардын намын цөөхөн нэг 2-3 хүн нөхдүүдийн тараасан худлаа үнэн цуурхлууд ингээд нөгөөд нь одоо тэгэл сайхан явах юм да итгэдэг хүмүүс ч бас байдаг юм шиг байгаа. За тэр хүмүүст хандаж хэлэхэд одоо болоорой. Тэр нэг юм дээлж гэж байдаг хорхоог хүртэл хатгахаар атрилдаг гэдэг. Тэгээ би чинь хорхоог удах юм бол хамаагүй том юм штэ. Та нарын жижиг харагдаж магадгүй. Тэгтээ эр хүн харагдах шигэ байдгүй гэдгийг бас ойлгоорой. Сая хамгийн холбоотой хамгийн ойрхон ертөнцид амьдарч байгаад ирсэн. Оргил гэж байдаг бол оргил гэдэг хүнтэй уулзсан, танилцсан. Тэгээд андуурж байж янз бүр болвоо. Тэгээд энийг бас хариуцлагатайгаар хэлжээ. Андуурж байж янз бүр болов. Хаана хэн байх, юу хийдэг байх, ямар хувц өмсдөг байх, юуны өмнөөс ярьдаг байх чинь хамаагүй штэ. Оролдож тэгээд балаа юм болов заяа гэдгийг хэлээ. Тэгээд айтайхан байгаарай. Гэт нөө хэдэг нэг хүүхдэн хүмүүст хэлээ. За тэгээ найз нөхдөдөө бол одоо санаа зовдгоо гэж хэлээ да. Тэгээ 22 онд оноостой ажиллана найз нь. Дүүн ах нь. Баяр таа.